За Light News-тэй хамт хагаад баярлалаа үзэгчдээ. Манай мэдээллийн хөтөлбөр зочны цагаараа та бүхэнд хүргэжлэн хүрч байна. За өнөөдрийн зочноор ээжийн сургалтын ажилтан Ариуна хүрэлцэн ирсэн байгаа. Тань энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ өдрийн мэндийг хүргэе. За ээжийн сургууль бас сэн сонсогдож байна тий. Хашааны сургуулиуд байдаг. За ээжийн сургууль маань яг хизээ бий болсон юм бэ? Ер нь одоо манай монголчууд үүсгэн байгуулсан юм уу? Үүсгэн байгуулсан түүх нь бас юу вэ гэж асуух сонирхол татаад байна л да. Ээжийн сургууль маань Монголдо энэ сургуультай үйл ажиллагаагаа явуулаад 10 жил болж байна. Одоо бид нар 11 сард 10 жилийнхаа ойг хийх гэж байна. Тэгээд бид нар чинь энэ зах зээлээс өмнө болохоор социалист нийгмид бүх юм хаалттай. Бид нар гэр бүл болохтой ч юу ч мэддэггүй тий. Ингээ ээж болцсон байдаг. Тэгээ ээж болцсон хүмүүс маань ээжийн сургууль гэдэг ихлээр ямар сони тий. Бид нар ээж болохтой ээжийн сургуульд суугаагүй шүү тий. Тэгээ ээж болцгоцсон байдаг. Тэгээ одоо ингээд суусан ээж нар маань өөрсдөө ингээд хуваалцдаг л да бид нар сэтгэлдээ тий. Гэхдээ өөх бид нар энэ ээж болоогүй охтод маань энд суугаасаа тий. Ээж гэдэг чинь ямар том үүрэг хариуцлага вэ тий. Эхнэр хүн байх, ээж хүн байх тий. Тэр гэр бүлийг эмэгтэй хүн л чимж тий бас хөтлж явуулдаг шүү дээ. Араас нь бид нар туслагч гэж явдаг тий. Тийм утгаараа энэ ээжийн сургуульд суусан хүмүүс маань охтуудыг аявих уриалдаг л та. Тэгээд ээжийн сургуулийг анх 10 жилийн өмнө 2007 онд Солонгосын Улаанбаатар дээд сургуульд багшилдаг гэр бүл судлаач багш нар маань монгол эмэгтэйчүүдийг хараад тэгээд монгол эмэгтэйчүүд өөрөөсөө маш их удирдах чадвартай, маш их авьяаслаг юм байна. Гэхдээ энэ нийгэмдээ сөргөөрөө нөлөөлөд эрэгтэй хүний байр суурийг үүсгээд тий. Тэгээ Монголын эмэгтэйчүүд өнөөдөр бүх нийгэмдээ бүх гэр бүлээ авч явдаг. Маш их хүнд ачааг үүрд юм байна тий. Тэгээ энэ маань маш буруу гэр бүлээ бас зөв байр сууринд нь авчих хэрэгтэй юм байна гэдгийг заа гэж тэгээд анх явуулж ирсэн. Тэгээд манай монгол эмэгтэйчүүд маань яагаад ийм чадварлаг байдаг гэхээр Чингис хааны үеэс үүдэлтэй юм шиг байна гэж дүгнээд байгаа. Тий. Чингис хаан маань нөхрөөдөө аваад бүгдээр дайнд явцсан. Тэгээд монгол эмэгтэйчүүд маань тэр үед гадаа гарч ир болоод гэрт орж юм боллоо гэх тийм бүхэл ажил төрөл бүх зүйлээ зохицуулдаг. Өнөөдөр бол эрчүүд маань хажуудаа байна тийм нөхрүүд маань хажуудаа байна. Эмэгтэй хүн тэгж бүх зүйлийг нуруунд дээр өөрөх шаардлагагүй тийм нөхрүүдээ босгож байгуулж чадваржуулж тэгээ нөхрийнхөө ард тулах Америкийн ерөнхийлөгч Обамагийн тийм бас нэг яриа байдаг шүү дээ тийм чадварлаг эрэгтэй хүний ард чадварлаг эмэгтэй гэдэг. Монголчууд ийм чадварлаг эмэгтэйчүүд юм чинь нөхрүүдээ улам чадварлаг болж араас нь түш туулж тий тэдрийг байх ёстой ноён нуруугийн гэрийн эзэн гэдгээр нь өргөмжилж байвал энэ маань хамгийн зөв гэр бүлийн тогтолцоо гэд. Тийм учраас манай ээжийн сургууль маань одоо 10 жил болоход нэг удаагийн сургалтаар нэг 100-аас 150 хүн суудаг. Одоо 10 жил болоход одоо бараг 1500-аад хүмүүс суудсан байна. Тэгээ энэ 1500-аас суусан энэ эмэгтэйчүүд маань янз бүрийн насных байдаг тийм 20-аас бараг 70 настай 80 эдэн настай хүртэл эмээгнэр сууж идэг тийм 80 эдэн настай эмээ маань хүртэл суучаад суралцсанаа дараа маш сэтгэл өндөр яна би 80 эдэн настай өнөөдөр би тий ач зээ 30 харчаад өнөөдөр би ээж гэдэг тэр үгийг зүгээр л ингээд би бүх юмыг хийдэг миний үгээр байх хэвээр би ингэх хэвээр гэтэл үгүй юм байна тий би хүүхдүүдийнхаа сонирхлыг нөхрийнхээ аз жаргалыг бий болгохын төлөө тий тэр үүрэг хариуцлага маш их чухал ээж хүнд байдаг юм байна. Одоо л ойлгож байна. Тэгээд одоо нөхрөө урамшуулад одоо нөхөр нь амар аз жаргалтай нөхөр манай нөхөр болоод байна. Би тэр одоо айгүй жаргалтай байна гэж ярьж байгаа байхгүй. Тэгэхээр энэ ээжийн сургуульд суусан эмэгтэй хүн маш их аз жаргалтай болдог. Аз жаргалтай эмэгтэй болдог. За тэгэхээр олон хүмүүс аз жаргалтай байх нууцаас бас суралцсан гэдэг тэсчээд байгаа хаа. Тэгэхээр танай сургуультанд яаж сууд юм бэ? Сургууль гэхээр би их томоор хараад байгаа байхгүй юу? Одоо 2-4 жил гээл бид нэр сургууль тахад ирдэг тийм. Гэтэл яг ээжийн сургуульд бол нас хязгаарлагддаг юм байна. За тэгээд суралцахыг хүссэн, аз жаргалтай болохыг хүсэж байгаа тэр эмэгтэйчүүд яаж ханддгийг, яаж сурдгийг? Манайх уг нь энэ сургалт маань
бүтэн сар үргэлжилдэг л тий. Тэгээ манай Монголд болохоор нийгэм ачаал тий ажлын шаардлагаас болоод тий загваргаас болоод хураангуй хэлбэрээр болгоод тэгээд 4 өдөр 3 дахь 4 дахь 5 дахь хагас өдөр гээд өглөө 10-аас 3 цаг хүртэл. Тэгээс лекц маань өдөрт 2 удаа лекц явагдана. Энэ лекцүүд маань одоо тэр эмэгтэйг аз жаргалтай болгоход одоо эрэгтэй эмэгтэй хүний ялгаатай зан чанарын талаар хамгийн гол нь хэлж өгд. Тэгээ хүн амьдралдаа ингээд бухимдаад би яагаад өнөөдөр бүх зүйл миний нуруунд дээр байгаад нөхөр маань оролцоогүй болчих гээд бухимдаж байгаа эмэгтэй байвал яг тэнд нөгөө одоо юм эрчлэгдсэн ингээд гогцооч утас үйдэн шүү дээ. Тэрний яг нөгөө үзүрийг нь тэр хүн татгуулаад өчтдөг. Тэгээд тэр хүн цаашаага тэр үзүүрээ хатгацсан хүн цаашаага амьдралынхаа явцад энэ 4 хоногийн хугацаанд л тэр эмэгтэй тэр зүйлийг маш сайнаар ойлгож авдаг. Би энэ амьдралд юу яах ёстой юм бэ? Яавал би аз жаргалтай байх ёстой юм бэ? Тий? Яавал би гэр бүлээ аз жаргалтай болох? Яавал би хүүхдээ зөв тий өөр чиглүүлэх юм бэ? Энийгээ мэдээд авчдаг байхгүй. Ингээд эмэгтэй минь маш их баяр хөөртэй болчтой. Энэ 4 өдрийн хугацаанд тэр эмэгтэйд бас ээж аав бид нар чинь өөрсдөө гэр бүл болоогүй ээж аав маань ямар гэр бүлээс нь тэрийг харж зарим нь өсдөг тий зарим нь тэрнээсээ үлгэр дуурайлаад явдаг зарим нь тэрнээсээ жигшээд хаа бүр эсэргээр манай ээж наваа зоддог гэсэн тий хүүхдээсээ зодохгүй гэдэг энэ тууширчдаг бас тий хүмүүс харин энд сууснараа тий бид нар ямар нэгэн зүйлийг буруутгаж туушрах биш те яг тэр тухайн нөхцөл байдалтай тохируулж амар тайван дотор баяр хөөртэйгээр аз жаргалыг мэдэрч амьдрах нь аюул чухал болчиход байгаа байхгүй өмнөхөө буруутгах биш тийм ээ тэгэл байх. Энэ удаагийн сургалт маань хизээ болох гэж байна утгагүй болох гэж байгаа шүү дээ тийм ээ. Энэ удаагийн ээжийн сургалт маань 5 сарын 3-наас 5 сарын 6-ны хооронд явагдана. Тэгээд үрдийн гэгээд чуулган дээр явагдана. За тэр сонирхсан ээжүүд манаас холбогдоод ээжийн сургалт хамрагдаараа аз жаргалтай эмэгтэй болоорой тийм ээ. За ингээ өргөжлүүлэн лайчс мэдээлэл хөтөлбөртэй хамтаагаараа бидний урилга хүлээн авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа.